Телевизээ сонирхон суугаа эрхэм хүндтэй үзэгчид та бүхэн сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Ахуй талбайд морлын цаацсан эрхэм та бүхнийг баярлан угтаж байна. За ингээд дөрвөн хантын тооноор нарны гэрэл тусаж цагийн хурд эргэлцсэн дөрөөн дээр өндийж зэлэн дээрээ яарж амьдралын хурд жигдэрсэн түүхийн улбаа бадарж төмний жаргалан шуранхайсан хөлөн бойрын тал нутгаас ардын уламжилын алтан өвөө залган дээжилж мөн одоо ахин давшгийн үлзий бэлгийг өгөндөө баримтгэлсэн аман сургаал ширэс нэвтрүүлгийн маань 6 дахь ээлж одоо та бүхэнтэйгээ зоолгож байна. Хүний нэг нас гэж төрсөн гэрийн буурнаас нялхын дууга чанган тэнхээ орж үндийхтэй ээжинхээ хормойд түшиж өглөө болгон ерөөлийн сайныг тосож үдшийн харангуйг үлгрээр аргадаж нэг л мэтгэд сурж боловсрах сайхан мурaalтай хүн болж бойчхийн алтан сургаалаар сонроо чимсээр эр үсэж эсхий сундагын жимээр галзуу буурын аманд гараа хийхээс ч буцахгүй ганган залуу настай бошхийг давдаг да. Харин тийм шүү дээ. Тэр мөртөө хүний залуу нас гэж хүсэл нь биендээ багтахгүй тэнгэр багандсан. Омог нь удамдаа багтахгүй орчлонг жижигрүүлж сэтгсэн оргилом цалгим сайхан цаг үе юм да. Залуу хүн дөрвөлжин замбут яв бөөрөнкө гэдэг хэлцөг яг л үүнийг хярхаагаар үзэж онж хэлсэн үг гэлтэй. Зангаа алдвал зовн, замаа алдвал төөрнө гэдэгчлэн залуу нас бол хорвоо дүргэлжлэх хожмын амьдралын их аян дэх алдаа оноо хэмээх салаа замын уулзарт сайн муугийн ялгааг шинжин шийдвэр гаргах үе юм. Иймээс ухаант дээдэс маань анх нийгэмшиж байгаа залуу хүний тухай, хүний холбоо, итгэл зоргийн тухай, өөрийн мэдсэн туршлага ололтоо аман сургаал болгон уламжлан үлдээснийг энд онцлох гэж байгаамаа. Залуу хүн заавал нийгэмд зөв оршихыг бодох хэрэгтэй. Хүнтэй зөв нөхөрлөх хэрэгтэй. Ямар хүнтэй ойртож нөхөрлөвл тиймэрхүү нөлөө хүртдэг. Тэгэхээр бол шунхан дойртвол улаан, бүхэн дойртвол хар гэх мэтийн үгүүд олон байдгаа ардын дунд. Бас хүний өмнө буян буу мажуул, хүний хойно бусдыг буу мажуул гэх мэтийн сургаал байдаг. Энэ голдуу ховч байж болохгүй. Өөрийгөө өргөн махтах хэрэггүй. Даруй байх хэрэгтэй, үнэн чудраг байх хэрэгтэй. Хүний хоордог харчааг зөв шийдвэрлэж яв гэсэн санааг илтгэсэн байдаг. Харбан найм надоллонора хайна хутонварда. Хутонварж варжиди тэгээ хути баранжууч지 явда. хүн 저거이요 байти болоо word муллая алиди. худай шулгуна бара. 아이스티 바이티 바라이스케바 희근으로 바다 혼누지바 залуу хүний замын хүзөөртаа ингээд нийгмийн харилцаанд дундаа болохоор зан сайтай хүнд нөхөр олон замх сайтай усанд загас одон за тэгвэл үйдэс мөрөөдлийнхээ талаар болохоор хол гэмэн бүцөх япас хөрөө хүнд гэмэн бүү ай өргөсүү даё. За энийг хүргэе. За тэгээ залуу нас гэхээр өөр ирэхгүй бас залуу насны гол сэдв болсон хайр дурлагдгийг бодогдоод байна. Дуйлам хорвоод дурлал хайр байхгүйсэн бол тост ядуу орчлонг тоож бид төрөхгүйсэн гэж яруу найрагт бичсэн байдаг. За энд зохируулаад болохоор ардын дуу бол тэр чигээрээ аман сургаал байдаг юм байлаа. Тэгээд манай нутгийн хайлаар гологдог дууны үгийг яг чигээрээ аман сургаал байна. Энийг хэлж өгье гэсэн. Хайлаар голыгоо байхад харсны уснаас уухааргүй, ханилсан гансыгаа байхад харсан бүхнийг тоохооргүй. Өргөн хайлаарыг байхад уйрын уснаас уухааргүй, уян гансыгаа байхад утсан бүхнийг тоохооргүй. Янз янзын цэцэг нь намрын цагтаа хувирнаа. Янзтыг гоёороо болдоггүй маа, янгийн ирэхээр болдгийм. Өнгөнгийн цэцэг нь өвлийн цагтаа хувирнаа. Өнгөтий гоёороо болдоггүй маа, уйлрын ирэхээр болдгийм аа. За, сайн ана 18 наснаас 28 насны хоорондох залуусуудад зориулж тийм ба. Игэл залуусууд бол янда яга их сургуульдаа ороод өгөөвөл янда өндөр дамтаан дөнгөж төгсөөд их сургуульд шалгуулж ормоор иймэрхүү насанд байгаа хүмүүс болохоор нэг ялэмгүй бага явдал бага багтлаас үл янда их учир гарнаа гэдэг их хэрэг үүснэ гэдгийг бол янда сануулсан.
ийм нэг явт үгшил нөө. Төвний чинэн нөхөр төмөн шинэн салхи. Эгүүл дахиад сурлагдаасан хэрэг хөтөмжөр өндөр их сургууль шалгаж орсон хүүхднүүдэд ийм нэг сануулгын үг байдаг. Мөргөн гэхэр нь мөрийн нөхөйг дөрөв цаал. Бараг явт үг энэ. Махтхи даахгүй хөөрөд мэдмгэрд байсаар хамгаас сүлд нь ууланда өөрөө харамсах мөн хөвшгөө үзүүлэх ийм байдал гарна. Ийм болохоор эдгээр залуус иймэрхүү явдлыг ууланда хичээмжтэй байвал таарна гэдэг үгийг залуу багцуудаа сануулъя. За сайн уу байна уу? Би бол өвөн хосууны шинхэн хургуулийн Ганжууржа багш ажлаас амарсан. Энэ манай энэ залуусуудын үед бол их төрөгмөл ирэлнээр одоо яг нийгэмдэр бүгдийг мөдөж гарах энэ эхний хугацаа амьдралын эхний хугацаа болдог шүү дээ. Ийм болохоор бас сануулж хэлсэн үг байд юм аа. Энэ Барсын толгоогоор эхэлж могын хөвлөөр дуусгах. За энэ ажил хийвэл заавал эхлээд л их сайхан хийнэ. За ихсээр явсаар одоо хамс бол төсөөлгүй болж байна. За ийм ажил ийж ажилд азгай хандахыг бол хичээд яваа гэсэн ийм сургаал байдаг. За баярлалаа. За баярлалаа. За би бол Хоошинбарк хошууны матчим мигмөр байна. Януудаа би зүрссэн үг аавын байхад хүнтэй талсаж ахтын байхад газрын үснэ гэдэг сайхан сургаал үг байдаг. Энэ бол одоо манай залуу нэг үеийн маш бидний үеэс аваад бид залуу баг байхаас бол одоо энэ сургаалыг бол одоо аавын кангрийн сургаал болгож маш сайхан бас дотроо тунгааж бодож явсан. Тэгээд тэр сайхан залуу цаг үедээ бас нийгэмтэй харилцах ард олон хүн зон ахын дүү төрөл садантай харилцахад маш бидэнд одоо их сэтгэлийн хайрыг өгсөн сайхан зүйлс юм уу гэж боддог. Одоо манай дүүнэр бол залуу багчууд дүүнэр бол одоо бас аав ээж гэр бүлээс салж ахын дүү төрөл саднаас цаашаа нийгэмтэй талилцаж цаг үетэй зэрэгсэж өөрийн эрдэм соёл ажил хөдөлмөр альва бүхэнд явах тэр хүсэл эрмэлзэл итгэл зоригоор бол одоо нийгмийг танихад бол маш төлөхөж хүсэн олдог ийм нэг сайхан зөөр сэчин үгж болдог. Аавын байхад хүнтэй талсаж ахтын байхад газрын үзээрэй гэдэг сайхан сургаал их. Баярлалаа. Тэгээд одоо манай нэвтрүүлэх их сайхан явагдаж байна гэж санаж байна. Амны сургаалаас эхлээд бол одоо аштын захиа өөрдөө нэг насандаа бол дөөдөлж явах сайн сайхан ямыг бол олгох учирман энэ нэвтрүүлгийн хамгийн үнц нь энд байна. Хөдөөр өнгөрсний амны сургаал байсан. Нэг миний бодолд орж байгаа нь бол энэс хойш та манай энэ амны захиа амн сургаал бас хөгжиж болно. Ийм нэг санаа орж байна. Энэ сургаалуудыг бол хүн бүхэн өөрөө бодож олж амьдралаасаа аюу одоо туршлагаасаа олж хэлсэн үг. Эхлээрээ бол би нэг хөгжих болтугай гэж. Тэгээд бол энэ амны сургаал дээр би нэг ийм нэг хүн болгон өөрөө бас сургаалыг зохиож болно. Эхлээд л би нэг яах вэ? Өнөө сүлээти амны сургаалын тухай одоо сүлээти ярьж байгаа болохоор би нэг өөрийн зохиосон ажиллаж их аразу хороонд ажиллаж ихтэй нэг сургаалын үг зохиосон юм аа. Энэ нь бол миний юм уу? Голын ус тохой хэдий тойрсон ч холын замда далайд нэмхэн лавтай. Гомдлыг мэдхгүй урагшаа зүтгэж сосчихвол хойв заяанда жаргал өдлөх нь лавтай. Ийм нэг ширэн дээрээ өгөлөд тачсан шин энэ ирээд хуулж байна, тэр нь ирээд яаж ин энэ одоо хүндэл сургаанж болох өгөө. Нэг насанд бол хүний өөд татах одоо урагшаал зүтгэх халуун үг гэж яг урамшилж байсан. За тэгээд баярлалаа. За болдмон дөмөр. Би бол өвөн хошууны шинхэн сургуулийн ажлаас амарсан багш бодонгууд дэлгэр болно. Энэ
удааны намын сургаалын юнд залуу нэг үеийн гинэ тохой нэг намын сургаал хүлье. Замын холд актын сайны мэдэж өдрөө удаанд хүнээ шанарын танин. Энэ нэг сургаал өгвөл одоо залуу нэгэн үеийн гин нийгэмд гарч хүн болох ёс учрыг таниулж одоо хөгжилд давших ирээдүйг зааж хараа нүдийн одоо гэрэлтүүлсэн сургаал өгвөлнө. Өнөх захиа сургаалын одоо үеийн үед бид баялуулж явах үнэт эрдэнийн сургаал болоод байна. За баярлалаа тав. За баярлалаа 3 дугаар багийнх маань бас сайхан өөрсдийн хөвөлдсөн сайхан аман сургаалуудаа хайрлаа. Тэгвэл 4 дугаар багийнхаа аман сургаалыг сонсъё. Бүгдөө сайн байна уу? Би бол хуучин бараад ажиллаж амьдарч байгаа 2 хүүхдийн залуухан ээж Нарангэрл болно. За тэгээд 19 наснаас 29 наснд бол нийгэмд хүл тогтож ажил үйлс босгоож байгаа суур цаг үе болно. Тэгээд амьдралын туршлага бол гүн биш болохоор юмд хянуур байхыг хичээх хэрэгтэй. Тэгвэл Монгол ардын сургаал өгөнд ах талд бол барьж болно, ам алд бол барьж болохгүй гэж хэлдэг. Тэгвэл ертөнцийн 3-аас 1-ийг хэлье. Уулын бартааг яван байж мэднэ, усны гүүнийг гатлан байж мэднэ, ахтын сайны улан байж мэднэ гэж хэлдэг. Тэгвэл бид хөдийгөр насанд хүрсэн боловч аав ээж өвгдөөцөнгөн цөөр ёсны үл хөзөд уламжилж явах хэрэгтэй. Үүнд бол нарны өдөө хог новш хайдаггүй, ус угаадас цацдаггүй, дөөлийн өнгөрөө задгаа явдаггүй гэдэгчлэн олон сайхан цөөр ёсон байдгаа. Баярлалаа. За баярлалаа. Сайн байна уу? Би өвөн хошууны ажлаас амарсан катар номын татибл би өнөдөр буурлын үгийг сонсож бослона ам хургын өгөр бол залуучдын сургаал буурлын үгийг сонсож яваарэ гэж байдаг. Дахид үргэж явхад өндөр харагсан дарж явхад дахтээ харагсан гэж залуучдын буруугийн өдөртөө буруушааж байгаагүй сайныг нь үргэж сайхан явуулахыг хүсэж байдаг гэж би хэлдэг. За хэм байна уу болтоор. Би өвөн хошуурны төвтэй 9 хорлоо байна малсан. Чигэд бүл хөмдөлгөөс 1 дугаар гэж би боддог юм аа. Бүл хөмдөж явбал бүтэн, заргалдаж явбал задарна гэж. Олон хүнтэй 10 гаруй жил явхдаа бас олон ухаан сураад их бахарж явдаг юм аа. Би бас өөрийгөө хургаад өөрийгөө жолоод өөрийгөө бас түрүүн хургаад хүний хургаж явдаг юм аа. Чигэд залуусан ээлгэр болоод явхдаа эрт бодвол өдөр утаа өвтөө явбал нахан утаа чигэд азар жаргалыг хөж явхдаа үрих хүүгдээ хэнаар үргэж хайрлаж хөгсөд натна хүндэтгэж явтыг хэлдэг авжим нянхнаа чигэд үрөөл гэж байха үрөөдөг наатезон сандан модон шинжи халбарж замбо төвшинжи яларж жалгаараа дүүрэн малтай заяагаараа 2 хошуун үрчээ жаргалтай гэр бүл болж яваарыг тийгж ахмадны төр хурим дээр үрөөдөг үрөөлийн тогтоожод болтой хойт залуугинууд явнаа утаа хэнаар гэж үрөөж байна. Баярлаа. За баярлалаа. Үнэхээр одоо хураадынхаа уламжилт зан тийм ээ. За сайхан ерөөл хайрлалаа шүү дээ залуучуудаа. За тэгээд оюун багш маань дүгнж өгнэ. Манай багийн залуугаас нь төрүүлээд ирээдүйдээ илрүүлж ийн настын ч гэсэн бас халамжтайгаа илтгэж байна. Тэгээд одоо өнөө бол 2 уулгыг нэгдүүл ярьж байна тийм ээ. Юуны өмнө 19-с 29 хүрэх энэ бол яг сайхан хүн буяа дааж нийгэмтэй харьцах энэ нас мөн гэж. Тэгвэл өнөөгийн залуучууд бол бүр сургууль соёлын замыг хөөдөг болсон. Их сургуульд ордог тэр үе. Ихэд их сургуульд орох үед бол энэ 3 үзэлтийг бол төгөлдржүүлэх хамгийн зангилгын үе гэж хэлдэг юм. Шинжлэх ухаанч ертөнцийн үзэлт. Ертөнц
юугаар бүтдэг вүлээ, яаж орчдөг вүлээ. Имэх замбраа тийм үү? Хамаа намаагүй замбраагүй байдаг юм уу? За тэгвэл одоо хүний амьдрахын үзэлт яаж явдаг вэ? Яаж явбал зүв бэ гэж. Тэгээд манай хүн бол ертөнч болж юм ёстой байдаг юм. ертөнчид хүн бол яаж хүлээ тавих хэрэгтэй энийг бол анхаарч сургадаг. Тэрнээс гадна амьдрахын үзэлтийн талд бол хүнд тус хийж яваа гэж. Аягны хариуг бол шанагаар хариулдаг. Аягны хариуг өдөрт нь, актын хариуг бол жилдэн гэж. Ер нь хүний ачийг мартаж болохгүй гэдэг. Ийгэд одоо нийгэмтийн харьцахын талд бол одоо сая бас хэдэн хүн ярьлаа. Ерөөсөө л бол ахад айти дүү дүйти бай гэж. За хүн үртгийн үзэлтийн талд бол одоо хүн ямар байх вэ? Үүдэлт бүтээлтэй явах хэрэгтэй. Энэ үүдэлт бүтээлийг гаргах гэдэг бол яадаг вүлээ гэж саяын манай улдын ярьсан. Тийм ба буурлаас үг сонсож болсноос ам хурж яваа гэж. Одоо би бас энэ програмд оролцоод суралцаад энэ бол лоржоо үг гэд ойлгож ирлээ. Тэгвэл одоо хүний амьдрал гэдэг бол олон өдрөн бодлонтой байдаг шүү дээ. ертөнцийн өрөөнд бараан бол залуу хүнд нь амархан тулгардаг, мөдрөгддөг. Ихлээр одоо манай улсууд бүр ярьлаа тийм ба. Өр хүн гэдэг бол тугж барьж явдаг, тугалж хариулж явдаг ийм л үедээ. Залуу хүнээ замын хүзүүгт зааны хүзүү богино гэж одоо сургасан байдаг. Энэ үед одоо нэг хүн давж хэлвэл, залуу хүн давж хэлвэл амьдралын гараагаа зүгээр эхэлчихвэл одоо амьдралын хойштын замд бол одоо нуурал өдрөл бага тэгвэл амжилт олоход бас их дуган болно. Энэ гэрэн болвол энэ гараагаа зөв эхлэх нь бол одоо тойлын цухлаа гэж бодож байна. Тэгвэл бид үргэлж одоо бид цогом хаанаас ирсэн бэ? Одоо тэгвэл юу хийх гэж байгаа юу хийх гэж байгаагаа бол чаг ямагт мартаж болохгүй. За тэгвэл одоо өнөөдөр яг энэ дугаартаа бол зураг дэх дугаар маань оролцогчдын маань сайхан аман сургалаа хайрлж ярьсан, задалсан энэ сайхан яриагаар одоо хэдэн багийнх маань бүгд яриагаа дуусглаа. Эрхэм мөндөд үзэгчдээ. Ингээд залуу нас гэж хүний хамгийн сайхан цаг үе. Нарс майлс шиг хөгжин дэлгэрсэн сайхан үе юм да. Нандин уйлс эрхэм бүтээлээ энэ үеэс л эхлэн наран саран мэтээс ачруулж гэрлээ бадруудгаа гэж алдар зохиолч оцоргоо өгүүлсэн байдаг. За тэгэхээр залуу насанда эвийг хичээж, эийг дээдлэж зөв хүн болохын чохон үннийг өгсийн ухаанаар ятхан синхруулсан энэ ээлжийн аман сургаал нэвтрүүлэг маань одоо ийхүү үлзийтэй сайхан өндөрлөх боллоо. Өсөх нас гэж өглөөний шаргал туяа билээ. Орь залуу нас гэж үд думдын наран билээ. Залуу насны жавхаан бадарж, заавал хүрэх мөрөөдлөн биелэж, агаруу зандаг мэт алдарн хангалж, ардын сургаал мэт заян тэгширж явахын үлзий бүлэгтэй өрөөлийг энэ насныханда өргөн дэвшүүлээ. Үзэгч та бүхний маань буян хэмар өөдөө болох болтугай. Баярлалаа та бүхэндээ. Энэ ээлжийн нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлэг болтол түр баяртай.